За сайн байцгаана уу? 2025 оны 4 сарын 27-нд шинэ сар Үхрийн ордонд 7% налуутай гарч байгаатай холбогдуулсан мэдээлэл одоо энэ удаагийн мэдээлэлээр оруулж байна. За тэгэхээр энэ 7% налуутай шинэ сар Үхрийн ордонд гарч байгаа маань хэд хэдэн хүнд холбоосуудыг ангараг болон дэлхийн ван гарагтай татж байна. Тэгэхээр бол энэ удаагийн шинэ сар анхаарах ёстой бас чухал үйл явдлуудыг татж байна. Тэгэхээр энэ үеээр болгоомжлох ёстой олон асуудлууд бас гарч ирнэ. Мэдээж энэ удаагийн шинэ сар нэлээд олон ийм уур, бүх амьдал, стресс юм уу ямар нэгэн жүжиг, драм үс хөндөр боломжтой юм шинэ сар. За ялангуяа Үхрийн орд бол мэдээж санхүүгийн асуудал шийддэг орд байгаа. За мэдээж Арслангийн ордонд ангараг гариг одоогоор 4% налуутай. За дэлхийн ван гариг болохоор Бомбын ордонд 3% налуутай одоо аялж байгаа. Яг одоо рекорд хийгээ сууж байхад бол мэдээж сугар гариг болон санчир гариг хувь тавилангийн зангилаа 3 ингээ хамтдаа аялж байна. Тэгэхээр энэ бас нэг талаараа таны хувьд санхүүгийн байдал дээр ямар нэгэн зүйлийн суурийг тавих боломжийг бол өгөөд явж байгаа боловч санхүүгийн асуудалтай холбогдсон зүйлүүд ялангуяа энэ шинэ сараар илүү их мэдрэгдэх, ямар нэгэн асуудлууд энэ шинэ саранд илүү үүсэх, бухимдал, стресс зүйлс бас үүс хөндөр боломжтой учраас энэ шинэ сар одоо гарахын өмнөхөн одоо нэг 2 хоногийн өмнө юм уу эсвэл гарсны дараа нэг 2 3 хоногийн дотор илүү их мэдрэгдэж эхэлнэ. Тэгэхээр харагдахгүй байсан олон асуудлуудыг энэ шинэ сар маань харуулж өгнө. За нөгөө талаас бас одоо хэтэрхий бардам зан эсвэл өөрийн чин одоо тавьж байгаа алхам зүйлүүд нэг талаас хэтэрхий драматик болох боломжтой. Ягаад тэгэхээр Арслангийн орд бол мэдээж ангараг гарагтай холбогдсон байдлаар танд энергийг өгнө. Тэгэхээр бол хэтэрхий бардсан, өөртөө итгэсэн эсвэл хэтэрхий дотоод айцсаа та ил гарахгүй тул илүү бардам одоо зан характераар алхам зүйлийг хийснээрээ үл ойлголцол буруу зүйлсүүдийг юм уу хэрүүл тэмцлүүдийг хүртэл татах өндөр боломжийг энэ ангараг гариг маань бас нөгөө талаараа сартай хүнд холбоос татж байгаа учраас өгжөж болох юм. За нэлээд одоо чухал холбоосуудыг бол яриад л байгаа астрологчд. Энэ бол мэдээж одоо санчир гариг, сугар гариг, хувь тавилангийн зангилаа 3-ын одоо хамтын аялал байгаа. Тэгэхээр энэ аялал маань бол мэдээж одоо сугар гариг бол санхүүгийн асуудлыг бол шийддэг. За харилцаа холбоог шийддэг. Хайр сэтгэл за тэгээд бас гэрээ хилцээр магадгүй одоо амьдралын чинь ямар нэгэн дутагдаад байгаа балансуудыг сугар одоо буюу Венус хариуцдаг бол санчир гариг альва зүйлийг илүү бодтой болгох, илүү улс суурьтай хандах үүн дээрээ одоо юу гэдэг ямархуу хэмжээний ажиллагаа, ямархуу хэмжээний хариуцлага байна үүнийг үүрэх. Тэгэнгүүт хувь тавилангийн зангилаа болохоор тэр зүйлүүдийг илүү expand хийж буюу томруулан харуулах, илүү их тэр зөвлөө чиглүүлэх, хүсэл сонирхлыг чинь тийш нь татах юм боломжтой. Тэгэхээр бол таны хувьд мэдээж санхүүгийн асуудал дээр нэгт илүү одоо доктортой байхыг хичээх юм уу бодох, ямар нэгэн зүйлийн үр дүн суурийг тавихыг их хүсэх. Ялангуяа энэ маань загсны ордонд болж байгаа учраас загсны орд бол мэдээж хамгийн сүүлийн орд, астрологийн одоо 12 ордны хамгийн сүүлд байдаг орд байгаа. Тэгэхээр бол энэ маань ямар нэгэн зүйлийн суурийг тавьж чадсанараа та шинэ эхлэлийг буюу хоньны орд яг дараагийн одоо эхлэл болж гарч ирдэг ордонд буюу ордны одоо тэр алхам өөрчлөлтүүдийг, зоригтой шийдлүүдийг тавих боломжоор бас хангахыг хичээсэн ийм алхмууд амьдралдаа илүү хийх боломжийг бол бүрдүүлж байна. За буд гариг бол одоо 11% налуутай хоньны ордонд урагшлах хөдөлгөөнөө хийгээд явж байна. Хамгийн сүүлд буд гариг маань ухрах хөдөлгөөнийг яг хийж хахад нар хэртэлт болж исэн. Тэгэхээр бол яг одоо бол тухайн үед үүсэж исэн асуудлуудыг илүү зоригтой шийдэл болгох, ажил хэрэг болгох ийм боломжуудыг бас нэг талаараа буд гариг маань өгөөд өгүүлээд одоо явж байгаа гэсэн үг. Тэгэхээр буд гариг бол хоньны ордонд 11% налуутай гэдэг маань сүүлд болсон 9% налуутай хэртэлтээс хойш 11% налуутай болчихсон урагшлах хөдөлгөөнийг хийгээд явж байна. Тэгэхээр ямар нэгэн одоо тухайн үед шийдэ гэж бодож исэн шийдэлтэй та илүү хүрчихсэн. Гэвчиг
Үүн дээр чинь санхүүгийн асуудлууд юм уу? Эсвэл санхүү дээр чи ямар нэгэн зоригтой шийдэл юм уу? Эсвэл улс суурьтай үнд суурийн тавьсан алхам юм уу? Танаас их шаардагдсан ийм үеуд бол явж байна. Тэгэхээр хонь бол мэдээж эхлэхийг хүснэ. Хонь бол мэдээж одоо асуудлыг хурдцтайгаар шийдэхийг хүснэ. Гэтэл загасны ордонд байгаа энэ олон одоо бас гаригууд таныг ямар нэгэн зүйлээ өнгөрсөнд дуусгасан уу? Ямар нэгэн зүйлээ өнгөрсөнд одоо яг хангалттай та ажилласан уу ч гэдэг юм уу. Жишээлбэл ямар нэгэн хүн одоо алхам өөрчлөлт хийх гээд ингээд урагшлах гэхлээр өөрөө чи эрүүл мэндийн асуудал байж болно. Эсвэл дуусгаагүй ямар нэгэн харилцааны асуудал байж болно. Эсвэл өөрөө чин одоо бодол санааны одоо айдас асуудал байж болно. Яг тэгэхээр санчир гариг бас мэдээж нэг талаараа айдас одоо өөрө татдаг гариг байгаа. Тэгэхээр хувь тавилангийн зангилаатай одоо холбоо тогтоосноор таны хувьд магадгүй таны айдас илүү их идэвхтэй болох. Айдаснаас үүдсэн одоо бухимдалтай алхмыг та хийх, өөрийнхөө айдсыг харуулахгүй тул зоригтой алхам хийж гин гэдэг одоо өөрөө чин санхүүгийн асуудал дээр хүндрэлтэй асуудал үүсэх бас өндөр боломжтой ийм үе байна. За нөгөө талаасаа бас хайр сэтгэл харилцаа холбооны одоо гариг маань өөрөө санчир гаригтай бас хамтдаа аялж байгаа учраас таны хувьд харилцаа холбоог илүү улс суурьтай байлгах, за улс суурьтай бий болгох ийм сонирхолч гэдэг юм уу. Урт удаан хугацааны харилцаа хүсэх, урт удаан хугацааны харилцаанд илүү их одоо хөрөнгө оруулалт хийх юм, өөрийнхөө энергийг зарцуулах гэсэн иймэрхүү сонирхлуудыг хүртэл энэ үеуд бас татж байгаа. Мэдээж одоо сугар гариг бол загасны ордонд байхдаа хамгийн одоо үр дүнтэй, хамгийн одоо тааламжтай мэдрэмжийг бусдад өгдөг. Тэр таны хувьд айгүй тийм мөрөөдөлтөй автсан харилцаа, мөрөөдөлтөй автсан санхүүгийн одоо тийм төсөөлөл зүйлүүд бас үүсчиж болно. Үүнийг ажил хэрэг болгох гол одоо гаригч өөрөө санчир гариг байгаа. Санчир гариг бол мэдээж танаас хариуцлага, танаас одоо тууштай байдал өөрөө ингээд асууж идэг гариг байна. Тэгэхээр бол энэ хоёр гариг аялснараа мэдээж үр дүнтэй өөрчлөлтүүдийг та тавьж болно. Гол зүйл нь болохоор айцаа ялан дийлэх шаардлагатай, өөрийнхөө одоо сэтгэл санааны болоод байгаа бухимдлыг одоо тэр зоригтой бардам байдлаар хаах гэж одоо хичээх шаардлагагүй ч юм уу. Эсвэл тэрнээс болгоомжлох шаардлагатайг бол харуулж мэдээж ангараг дэлхийн ван гарагийн хүнд холбоос бол нэг төрлийн одоо маш хүчтэй хүндрэлтэй сөрөг одоо холбоос бол болж өгнө. Тэгэхээр бол мэдээж дэлхийн ван гараг нийгмийн байршил дээр, санхүүгийн байршил дээр өөрөө 3% налуутай явж байна. За ангараг гараг яг одоо өөдөөс нь эсрэг талд нь одоо ангараг гараг аялж байна. Тэгээд үхрийн орд бол өөрөө мэдээж тайван байдлыг хүсдэг. Илүү амгалан тайван байдлаар асуудлыг шийдэх дуртай. Хуучинсаг арга барилдаа илүү үлдэх сонирхолтой. Хуучинсаг байдлаар асуудлыг тав тухтай байдлаар шийдэх ёстой бол энэ үеэр тэгэх боломж байхгүй байна гэж бол үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр хүнд холбоосууд маань үүнийг одоо амгалан тайван байдлаар шийдэх, ямар нэгэн зүйлийг одоо тайван байдлаар одоо эхлүүлэх боломж бол байхгүй болох юм уу, байхгүй байх мэдрэмжийг өгнө. Тэгэхээр ер нь жоохон тэмцэлтэй сөрөг биенийхээ одоо юу гэдгийг манипуляц асуудлуудыг илүү их гаргасан ийм шин сар энэ удаа гарч ийнэ гэж үзэж байна. Гэхдээ бол та үргэлжлүүлэн өөрийнхөө одоо тэр тавих гэж байгаа зүйлийнхаа суурийг ямар нэгэн зүйлийн ард одоо бэлтгэж улс суурийг нь тавих шаардлага бол энэ үеэр бас нөгөө талаараа өгч байна. За энэ шин саранд анхаарах ёстой зүйлүүд за тэгээд ордуудад ямар нөлөөллүүдийг үүсгэх вэ? За мэдээж энэ уртлын яриаг хүмүүс ерөөсөө сонсдоггүй байх нь илбэг байдаг. Энэ уртлын одоо коллектив хэсэг бол одоо олон хүмүүст ерөнхийдөө бүгдэнд нь нэг талаараа нөлөөлж байгаа. Тэгээд ордууд руугаа яхаар бүр голчилж яг юу болох вэ гэдгийг бол задлж яриад байдаг. Тэгэхээр хүмүүс маань уртлын хэсгээ сонсох шаардлагатай. Уртлын хэсгээ сонссны дараа өөрийнхөө одоо мандж байгаа ордыг сонсоод явбал илүү үр дүнтэй болж эхэлнэ. За гэхдээ бол зөвхөн мандалт орд гэдээ байх биш. Жишээлбэл таны одоо маш олон гаригууд магадгүй загсан дээр байдаг гэж болно. Эсвэл таны одоо маш олон гаригууд үхрийн ордон дээр байдаг гэж болно. Тэнгүүд заримдаа мандалт орд тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч тэр олон гаригтай бас ордууд маань энэ энергийг бас айгүй их идэвхтэй болгож хөдөлгөж өгдөг. Тэгэхээр бас тэрийгэ бодолцож сонсох шаардлагатай. За тэгэхээр хоньны орд маань энэ одоо ирж байгаа шин саранд мэдээж таны санхүүгийн байдал дээр нэлээд айдастай, жоохон бухимдал, стресстэй, жоохон санаа зовнсон байдлаар одоо санхүүгийн байдал маань бол танд анзаарагдана. Таны хувьд мөнгө санхүүгийн асуудлууд дээр ямар хуу шийдэл гаргах гэж байна вэ?
За мэдээж та ямар нэгэн санхүүгийн шинэ алхмыг хийх гэж байгаа бол энэ үеэр танаас нэлээд одоо саадтай, стресстэй, им чаленжтэй асуудлууд бол тань дээр гарч татагдаж эхэлнэ. Энэ үеэр та болж өгвөл одоо өөрийнхөө цаашид ямархуу байдлаар мөнгө олох уу, өрөх үү, санхүүгийн байдал дээр ямархуу хандлага гаргах уу, за юуг илүү их цаашид улс суурьтай авч явах уу гэдэг ийм шийдлүүд энэ санхүүгийн байдал дээр гарч ирнэ. За нөгөө талаас болохоор өөрийн чинь хувьд хоол хүнсний байдал, эрүүл мэндийн байдал энэ үе дээр танаас одоо нэлээд анхаарал шаардна. Тэгэхээр таны хувьд тодорхой хэмжээгээр болгоомж байх хэрэгтэй, хэмжээний мөнгө төгрөг гаргахаас болгоомжлох хэрэгцээтэй. За тэгээд ямар нэгэн зүйл та хийх гэж бүтээх гэж байгаа бол судалгаа маш сайн хийх шаардлагатай. Энэ шин саранд одоо танд санхүү дээр чинь ямархуу үрлэг зарлагын асуудал байгаа вэ гэдгийг одоо илүү харж мэдэрч ойлгож эхэлнэ. Тэгэхээр тооцооллыг зөв гаргаж урт удаан хугацаанд танд яг юу хэрэгцээ шаардлагатай вэ гэдгээ санхүүгийн байдлаараа олж мэдэх боломжийг энэ шин сар өгж байна. Ямар нэгэн холын зорилго, урт удаан хугацааны зорилго чинь таны хувьд нэг талаараа их тийм зоригтой шийдлүүдийг бүрдүүлээд байгаа боловч өөрт чинь хангалттай тэрэнд зориулагдсан эрч хүч одоо яг зүйлс буюу одоо байгаа зүйл төр чинь хийж бүтээхэд чинь яг юу дутуу байгаа вэ гэдгийг их анхаарч тооцоолох юм боломжийг бол өгнө. Нөгөө талаас илүү одоо таны хувьд энэ одоо шин саранд илүү мөнгө их ботсон, юм санхүү их ботсон юм санаа зовсон одоо айдас мэдрүүлсэн юм асуудлууд бол үүсэх өндөр боломжтой байна. Нөгөө талаас болохоор таны хувьд бол мэдээж ярилцах, харилцах байдал дээр чинь бод гаргийн нөлөөлөл бол илүү сайн нөлөөтэй явж байна. Тэгэхээр та бол мэдээж өөрийгөө илэрхийлэх, ярилцах, ойлголцох талууд чинь бол нэг талаараа ангаргийн одоо эерэг холбоосоор бол идэвхтэй байна. Илүү бүтээлч одоо болох боломжийн сард танд өгж байна. Энэ шин саранд та илүү бүтээлч байх. За ямар нэгэн зүйлийнхаа араас тууштай явах эрч хүч бол танд айгүй идэвхтэй байна. Ягаад тэгэхээр ангараг гариг маань арслангийн ордонд ирсэн. Таны яг одоо ойролцоох гал бие махбод буюу таныг илүү их одоо дэмжиж өгөх, эрч хүчээр тэтгэж өгөх байршил бол идэвхтэй. Тэгэхээр бол ямар нэгэн одоо зүйл одоо танд байдаг, сул тал байдаг. Эсвэл ямар нэгэн зүйл та өөрөөсөө явуулаад шин зүйлийг эхлүүлэе гэж бодож байгаа. Ялангуяа эрүүл мэнд дээрээ. Эсвэл ямар нэгэн сонирхолтой урлаг спорт дээр ч юм уу юмыг эхлүүлэх гэж байгаа бол энэ шин сар таныг өдөөж өгөх нь байна. Тэгэхээр бол энэ шин саранд та магадгүй эрүүл мэнд бие физиологи бодсон алхам, магадгүй өөрийнхөө одоо потенциалыг олж харахгүйгээр явж исэн бол энэ үеэр потенциалтайгаа одоо холбогдоод ч гэдэг юм өөрийнхөө сул тал давуу тал айцаа даван туулаад бас илүү зоригтой шийдлүүдийг гаргаж өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө бие физиологи дээр зоригтой алхмыг бас хийх боломжийг энэ шин сар өгж байна. Магадгүй хобби зүйлүүд чинь энэ сард, энэ шин сараар маш их идэвхтэй болж өгнө гэж бол харагдаж байна. За тэгээд анхааруулах зүйл гэвэл мэдээж та үр хүүхэдтэй бол үр хүүхэдтэйгээ холбогдсон ямар нэгэн саад асуудлууд юм уу, тэмцэл, үл ойлголцол, стресс бол үүснэ. Тэгэхээр үүн дээр анхааралтай байх шаардлагатай. Нэг талаараа бас их идэвхтэй харилцааг тэднэртэй бүрдүүлж, цаг хугацааг илүү идэвхтэй өнгөрүүлж чадвал ямар нэгэн хэрүүл тэмцэл сөрөг байдлаас өөрийгөө холдуулах боломжтой болох нэ. За энэ дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордынхны маань хувьд энэ шин сар 7% налуутай. Ялангуяа үхрийн ордны ихээр төрсөн, эхний 10 хоног төрсөн хүмүүс илүү одоо идэвхтэй энэ шин саранд одоо ямар нэгэн яарсан, хийж бүтээ гэсэн алхам их тавигдсан ийм үе болох гэж байна. Тэгэхээр таны хувьд бол илүү одоо эргэн тойрны асуудалтай мэдрэг хандах, гэр бүлийн амьдралдаа илүү мэдрэг хандах, магадгүй одоо хүмүүстэй бас их тийм эмзэг мэдрэг хандаж асуудал болгоныг өөр дөрөө хүлээж авч их тийм сенситив мэдрэг одоо болох үе бол эхэлж байна. Тэгэхээр мэдээж шин сар үхрийн ордонд гарснараа таныг одоо нэлээд өдөөсөн олон асуудлууд ажил дээр ч юм болон гэр бүлийн амьдрал дээр ч үүсгэр байна. Тэгэхээр таны хувьд бол одоо ажил дээр ч ямар нэгэн айдас, стресс үүсгэсэн юм асуудлууд, сэтгэл зүйд ч үүсэх. За тэгээд үүнийгээ та эргээд гэр бүлийнхэндээ гаргах юм уу, гэр бүлийн асуудал руу илүү чиглүүлэх ч юм уу. Иймэрхүү бас одоо сөрөг талууд үүсэх өндөр боломжтой. Гэрийнхэнтэйгээ муудалцах, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа одоо тавдахгүй болох, гэртээ ямар нэгэн зүйл хийж эхлүүлэх гээд ингээд явангууд энэ маань одоо тодорхой хэмжээний стресс бухимдлыг дагуулах ийм одоо хэв шинжтэй байна. Тэгэхээр
таны хувьд ямар нэгэн байдлаар орон байрны асуудлаас болоод нүүх суух байдал бас энэ шин саранд идэвхтэй өрнөн. Нөгөө талаасаа бас мэдээж гэр бүлийн амьдрал дээр үл ойлголцол, ажил карьерийн асуудлаас болсон тэмцэл зүйлүүд үүсэх боломжтой учраас энэ үеэр болж игэл гэр бүлийнхэнтэйгээ харилцаа үүсгэх тал дээр анхаарах, за өөрийгөө хэтэрхий их мэдрэг хүлээж аваад байгаа гэдэгтэйгээ ажиллах, дээрэс нь ямар нэгэн айцаа даван туулсан бас том алхмыг гэр бүл нүүц суух байдал дээр үүсгэн гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр таны хувьд мэдээж урт удаан хугацааны зорилго тэмүүлэл танд байна. Ажил карьер дээрээ бас одоо онцгойлон анхаарсан алхам хийхийг хүсэж байгаа боловч энэ маань эргээд гэр бүлийн амьдралтай чинь бас хоршихгүй байх гэдэг юм уу, эсвэл гэр бүлийнхэн чинь дэмжихгүй байх гэдэг юм уу, эсвэл одоо орон байрны асуудал чинь бас эргээд таны хувьд нэлээх стресс бухимдал үүсгэх, эсвэл таны хувьд энэ үеэр нүүх суух, байр солих, орон газар байр зүйл солихч гэдэг юм уу, иймэрхүү асуудлууд бас үүсэх өндөр боломжтой юм шин сар гарч байна. Гэхдээ бол нэг талаараа энэ шин сарыг хэрвээ та харах юм бол өхрүүд маань ер нь бол их тайван хүмүүс байж идэг. Өөрийнхөө одоо комфорт зонд хамгийн их байж чаддаг хүмүүс бол өхрийн ордынхан байгаа. Тэгэхээр энэ ангараг гараг бас нэг талаараа таны хувьд комфорт зоноос чинь гаргасан, магадгүй шийдлийг гаргасан ийм алхмыг бас танд үүсгэж болох юм. Тэгэхээр бол зөрөгтэй алхам энэ үеэр хийгдэх боломжтой. Та урт удаан хугацаанд нэг газартаа байсан, нэг газартаа оршисон, нэг газар амьдэрсэн, нүе одоо сууя, газар нутаг солио, муу орон байраа солио гэж бодох боловч хөдөлгөхгүй байсан бол энэ шин сар магадгүй танд ангараг гарагийн эрч хүчээр хөдөлгөх өндөр боломжийг бас үүсгэх ийм үе бол ирж байна. Тэгэхээр таны хувьд бол зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдөл, хүрээлэл, нийгэмшил чинь үүнд их тус нэмрээ үзүүлнэ. Найзууд чинь танд туслах өндөр боломжтой. Эсвэл найз нөхөд хүрээллээсээ юм уу өөрийнхөө одоо тойрон хүрээлж байгаа хүмүүсээсээ энэ бас нэмшиг тусалцааг аваад хөдөлгөөн хийх боломжийг бас ангараг гараг маань санчир болон сугар гарагтай эрэг холбоос үүсгэж байгаа учраас танд өгөх өндөр боломжтой байна. За энэ дараагийн орд бол эхрийн орд. За эхрийн ордныхны маань хувьд энэ ирж байгаа шин сар, гарч байгаа шин сар маань таны хувьд сэтгэл зүй талаас нь нэлээд одоо тийм олон зүйлүүд ингээд өөрт чинь далд хувилбараар их илэрч гарч ирэх нь. Тэгэхээр бол энэ үеэр таны хувьд үе үе айдас мэдрэх, сэтгэл санаа хямрах, тавгуудах энэ гэсэн мэдрэмжүүд төрхийг үүсэхгүй. Ерөнхийдөө бол шин сар таны далд ухамсар, оюун санаа зүйл дээр чи идэвхтэй болж эхэлж байна. За дээрэс нь саяны зүүн совин зүүд нойр зүйлүүд бол идэвхтэй болж эхэлж байна. Ямар ч үсэн эрч хүчийн хувьд бол та энэ сард бодол санаа маш их идэвхтэй, зогсоо зайгүй бодох, ядаргаанд орох, нойргуудах гэсэн энэ зүйлүүд бол асар идэвхтэй байна. Ялангуяа энэ шин саранд та санаа зовнил, эсвэл маш өндөр anxiety хөдлөх юм уу, эсвэл стресс ямар нэгэн бохимдол зүйлүүд үүсэх боломжтой. Ялангуяа мэдрэлийн ядаргаанд та орсон байхыг үүсэхгүй юм уу, эсвэл мэдрэлийн ядаргаанд орох үйц одоо юу гэдгийг нойргуудах, удаан амрахгүй явах, цаг наргүй ажиллах, амьдралын хэлбэр дээр анхаарахгүй бол эрч хүч чи их сул байхад өөрийгөө хэтэрхий их одоо чиглүүлэх, хэтэрхий их өөрийгөө одоо ядарсан ч гэсэндээ үргэлжлүүлэн одоо ажиллах ч гэдэг юм уу зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй. Сошиал медиа юм уу, эсвэл нийгэмшил байнгын одоо ийм боддог ажлуудаа багасгах шаардлагатай болж игэл одоо ямар нэгэн зүйл бодох гэдэг бол хоёр гараа их хөдөлгөгч байт юм уу, эсвэл хоёр гартаа холбогдсон байдлаар ямар нэгэн зүйл хийж сурахч байт юм уу, эсвэл болж игэл илүү бодож байгаа бодлуудаа бичээд тэмдэглээд яваад байвал энэ шин сар маань танд илүү их одоо ойлголтуудыг, илүү их өөрөө чинь сул болон давуу талуудыг болон өөрөө чинь асуудлуудыг харуулахад нөлөөлнө. За нөгөө талаас болохоор мэдээж таны хувьд итгэл, үнэмшил болон бодол санаа тэрсэлдэх одоо өөрөө чи юу гэдэг нэг талаараа итгэл үнэмшил, нөгөө талаараа өөрөө чинь прагматик байдал, нөгөө талаараа өөрөө чинь одоо эрүүл мэнд гэсэн ийм зүйлүүд бол их идэвхтэй энэ шин саранд үүсэж байгаа. Тэгэхээр энэ шин саранд бол таны хувьд ямар нэгэн айцаа даван туулсан, өөрийнхөө итгэл үнэмшилтэд найдсан, сэтгэл зүгээ анхаарсан, одоо амарч илүү авсан ийм үеүүдийг бол танд өгч байна. Магадгүй та удаан хугацаанд амрахгүй явж байгаад гинт энэ үеэр одоо таны хувьд толгой тарих их өвдөгч байд юм уу, эсвэл өөрийнхөө эрч хүч энержийг буруу зарцуулснаа илүү олж харах хүртэл боломжийг өгнө. Энэ үеэр болж игэл та сувлалд явах, амралтанд явах, магадгүй одоо юу гэдэг амарч авах ч гэдэг юм уу, эсвэл нийгэмшлээс жоохон хөндөрөх
За дээрэс нь бас одоо ямар нэгэн хараагүй үйл явдал ах トゥ ус амрагсаадан унаад тэрэг машин тэрэг дээр чинь болж байгаа учраас тэр одоо юу гэдэг замд болгоомжтой явах. За дээрэс нь ах トゥ ус харилцаа холбоо үүсгдэг эргэн тойрны хүмүүстэйгээ бас болгоомжтой харьцах, хуршүүдтэйгээ харилцаагаа анхаарах энэ төр гэсэн юм асуудлууд бол үүсэж байна. Тэгэхээр эргээд эргэн тойрны хуршүүдтэйгээ эргэн тойрныхоо одоо ах トゥ ус хамрагсаад найз нөхд хүрээлэлтэйгээ бас үл ойлголцол маш их үүсэх. Эргээд өөрийгөө та ингээд энэ үеэр анхаарч харснараа ч гэдэг юм уу. Эргээд одоо илүү амрах цаг болжээ гэдгийг ойлгож мэдэх ч юм уу. Иймэрхүү хүчин зүйлүүд болно. Тэгэхээр энэ шинэ сарнд болж өгвөл илүү одоо алжаалаа тайлсан, амарсан, эрч хүчээ илүү их нөөсөн ийм алхмуудыг хийгээд авбал их цохилтой удахгүй ихрийн ордонд нар шинэ сар гараад эхлэхээр олон зүйлүүдийг та төлөвлөж болно. За энэ дараагийн орд бол мэлхийн орд. За мэлхийн ордныхны маань хувьд энэ шинэ сар бол одоо таны хувьд маш их чухал, хамгийн их одоо санаа зовнил одоо юу гэдэг стресс бухимдлуудыг дагуулсан, эсвэл эргээд одоо нийгэмшил дээр чинь анхаарах ёстой, нөхөрлөл дээр чинь анхаарах ёстой юм асуудлууд үүснэ. Тэгэхээр мэлхийн ордныхны маань хувьд ялангуяа мэлхийн ордны мандалттай хүмүүс энэ үеэр найз нөхд хүрээлэл донд чинь ямар нэгэн үл ойлголцол үүсэх, тэдний хооронд ямар нэгэн шинэ ажил эхлүүлэх боловч хүлээж авах байдал болон үл ойлголцлоос болж таны хувьд бухимдал, стресс, одоо ямар нэгэн хатуу үг хэллэг танаас гарах өндөр боломжтой байна. Тэгэхээр та бодол санаа үгээ цэгнэхгүй бол хүнд хэлж байгаа үг, хатуу үг ирээдүйд одоо зориг тэмүүлэл дээр чинь хүсэл зориг дээр чинь тодорхой хэмжээгээр хүндрэл саадуудыг татах, дээрэс нь гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцол үүсэх, авга ах наах зэгчтэйгээ харилцаа муудах, за дээрэс нь олон нийтийн харилцаа шүлжээнд юм уу одоо юу гэдэг сошиал медиа дээр бас ямар нэгэн ажил эхлүүлэх юм бол үл ойлголцол, буруу ойлголцол, тэмцэл авчрах боломжтой учраас энэ шин саранд одоо өөрийнхөө хувьд зорилгоо тодорхойлно, үүнийхээ араас явна, өөрөө их эрэмгий дайчин болох шаардлагатай. Түүнээс биш одоо бусдад хатуу үг хэлэх, бусдыг гомдоох үг хэлэх, эсвэл бусдад одоо ямар нэгэн нөлөөсөн хатуу зүйлүүд юм уу харш одоо зүйлүүдийг хэлэхгүй байхыг хичээвэл энэ үе маань их чухал байна. За нөгөө талаас болохоор таны хувьд энэ сард мөнгө их үрэх бас шаардлагатай болохоор ямар нэгэн зорилгоосоо шалтгаалаад та мөнгө их гаргах, үрэх ийм үе эхэлж байна. Тэгэхээр бол болж өгвөл та санхүүгийн асуудал дээр анхаарахгүй бол маш их идэвхтэй мөнгө үрлэг зарлага үүснэ. За гэхдээ энэ нь ялангуяа таны зорилго руу чиглэсэн байгаа боловч нөгөө талаараа бусдаас ирэх одоо үнцэг бол таныг буруутгасан, таныг үгүйсгэсэн, эсвэл таныг илүү дарамтлсан юм уу, таныг илүү их анхаарсан, хянсан ийм байдлууд үүсэхийг үгүйсэхгүй. Тийм болохоор харилцаа холбоон дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Зорилго тэмүүлэл чинь нэгт байж болно. Гэхдээ хөндлөнгийн хүмүүс үүнд чинь тодорхой хэмжээгээр дарамт стресс үзүүлэхийг анхаарах хэрэгтэй. За нөгөө талаасаа бас сэтгэл зүй талаасаа бас өөрийнхөө хэлж байгаа үг үйлдэлийг харахгүй бол эргээд сэтгэл зүйд чинь болоод байгаа асуудлууд эргээд таныг хэн бэ, юу болоод байгаа вэ? За таны хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл чинь эргээд сэтгэл зүйн одоо ямар нэгэн айдас хямрал юм уу, ямар нэгэн траума асуудлаас чинь болоод байна уу гэдгийг их анхаарахгүй бол энэ шинэ сарнд ер нь бол одоо их тийм бухимдалтай, стресстэй, хэрүүлтэй, тэмцэлтэй байхыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр мэлхийн орд бол ялангуяа сараар удирдуулдаг, сар маань одоо юм хүн толбоосуудыг 2-3 одоо ангараг одоо дэлхийн мантаа өгж байгаа учраас энэ үеэр нэг төрлийн та өөрийгөө одоо илүү мэдрэмжэндээ найдаж, дотоод инстинктэнтэй найдаж болохгүй үеүүдэд одоо юу гэдэг юм зөв өөрийгөө одоо чиглүүлэх шаардлагатай. Холын зорилгоо та ямархуу байдлаар тодорхойлох уу гэдэг анхаар хэлж байгаа, хийж байгаа үйлдэл чинь таны ерөн санхүүгийн асуудлыг шийдэх гээд байгаа учраас энэ үеэр хитрхи хатуу үг бусдад хэлснээр санхүүгийн ямар нэгэн блокийг та өөртөө татчихж болох үс байна гэдгийг анхаараарай. За нөгөө талаас болохоор ажил карьер чинь бол таны хувьд нэг төрлийн одоо айдас бас жоохон бухимдлыг үүсгэчихсэн. Өөрийнхөө одоо эзэн байж, бизнес эрхлэгч байж чадахгүй, эсвэл бусдын дор ажиллах уу гэдэг хямрал, стрессийг та илүү их өөртөө татаад явж иж болно. Итгэл үнэмшил чинь бас таныг нэг төрлийн одоо хаана очих уу, хинтээ уулзах уу, ямар хуу зүйлийг хийх үү гэдгийг илүү их одоо чиглүүлсэн байдалтай. Тэгэхээр сурч мэдэхээ хизээч одоо хоошин татаж болохгүй, илүү их сурч мэдэж боловсарч явхаа бас энэ үеэр илүү анхаарад хэрвээ одоо юу гэдэг стресс бухимдал төрөх юм бол итгэж үнэмшдэг шашин ч юм байна уу, итгэж үнэмшдэг одоо сүм хийд ч юм байна уу, эсвэл ямар нэгэн байдлаар сурч мэддэг морал өнцгий чинь үүсгдэг хин нэгэн үнтэй уулзах, эсвэл суралцаж дахиж өөрийгөө олж мэдэх энэ талуудаа идэвхтэй болвол эргээд энэ саад асуудлуудаас та илүү их өөрийгөө холдуулж байна.
За энэ дараагийн орд бол Арслангийн орд байна. За Арслангийн ордынхны маань хувьд хамгийн их одоо мэдээж Арслангийн ордонд бүгдэнд нь мэдэгдэн энэ одоо асуудал буюу ангараг гариг таны ордонд явж байгаа. За ангараг гариг бол танд маш их юм одоо хөдөлгөөнийг өгсөн байгаа. Тэгэхээр та бол ингээд эрч хүчийн хувьд айгүй эрч хүчтэй болчихсон. Ямар нэгэн зүйлийг одоо даван туулъя, тэмцэлтийн, өрсөлдөе, одоо юу гэдгийг туулъя. За тэгээд дур хүсэл одоо мотивац чинь нэмэгдсэн ийм үе байна. Гэхдээ ялангуяа одоо энэ сөргөөр нөлөөлөх арслангууд бол ялангуяа 7 сарын сүүлээс 8 сарын эхний одоо 10 хоног төрсэн арслангуудад илүү их мэдрэгдэнэ. Тэр нь юу гэвэл мэдээж таны хувьд харилцаанаас үүдэж байгаа асуудлууд. Тэгэхээр хин нэгэн хүн танд ямар нэгэн зүйлээ одоо прожект хийгээд юм уу ингээ харуулад ч юм уу. Эсвэл одоо хин нэгэн хүн таныг одоо тодорхой хэмжээгээр уурлах, бухимдах, стрессийг ч үүсгэх ийм одоо байдлуудыг агих үүсгэж байна. Тэгэхээр энэ шинэ саранд бол ямар ч байсан таны хувьд ингээд хүмүүсээс ирээд байгаа зарим нэг одоо хөдөлгөөн одоо зүйлүүд таныг ингээд реакц үзүүлж уурлах, стресстэх, бухимдах юм талуудыг чинь маш их өдөөж өгнө. Тэгэхээр бол энэ үеээр болгоомжтой байхгүй бол та ингээд эргээд өөрөө та буруутан болох, өөрөө та гэмтэж бэртэх юм боломжуудыг татах үз. Учираас болж өгвөл хүмүүс тань руу ямар зүйлүүдээ прожект хийгээд байна, ямар зүйлүүдээ харуулад байна гэдгийг жоохон анхааралтай авч үзэх шаардлагатай. Нөгөө талаас болохоор ажил карьер дээр юм уу өөрөө чинь ажил карьер дээр бас нэлээд тэмцэх ёстой, өрсөлдөх ёстой юм шаардлагууд энэ шин сарнд гарч ирнэ. Тэгэхээр энэ шин сар бол мэдээж одоо таны хувьд ялангуяа одоо 4 сарын 27-ны өдөр шин сар маань гарч байгаа 7% налуутай өхрийн ордонд. Тийм болохоор ажил карьер дээр томоохон одоо зүйлийг бас суурлуулад бүтээгээд бий болгож байгаа. Нөгөө талаас та өөрийнхөө сэтгэл зүйтэй оюун санаатай ажиллаад бас удаж байгаа. Тэгэхээр өөрөө өөртөөгөө ажиллаж байгаа, өөрийнхөө айц саадуудыг даван туулаад та ажил карьер дээр томоохон одоо зүйлүүдийг эхлүүлж байгаа энэ төр байж болно. Эсвэл энэ шин саранд одоо таны хувьд ажил карьер дээр чинь томоохон боломжууд нээгдэж өгч болно. Гэтэл таны хувьд өөрөө чинь ямар нэгэн асуудлууд буюу одоо бусдаас ирэх сөрөг одоо зүйлүүд юм уу, бусдаас ирэх айц бухимдал тань руу эргээд одоо гарч ирэх, эргээд эд маань таны хувьд өөрийгөө хамгаалсан шийдлүүдийг үүсгэх ийм боломж руу бол орно. Ямар ч тач энэ шин сар бол таны хувьд өөртөөгөө ажиллаж байгаа, өөртөөгөө ажилласаар байгаа, өөрийнхөө айц саад асуудлуудыг даван туулаад ажил дээрээ зоригтой алхам хийж байгаа байдлуудыг ч юм бол үнэлж өөрчлөлтийг бол татах боловч үүн дээр чинь саад болох бусдаас ирэх сөрөг комент, бусдаас ирэх одоо саадууд, бусдаас ирэх тэмцлүү зүйлүүд таныг жоохон одоо өөрийгөө хамгаалсан, бухимдсан, стрессцэн ийм байдлуудыг үүсгэхээс болгоомжлох хэрэгцээтэй. За бодлогогүй алхам хийх, төлөвлөөгүй алхам хийх, за тэгээд гэмтэх, бэртэх гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За ажил карьер дээр чинь шинэ боломжууд үүснэ. Тэгэхээр энэ шинэ саранд бол мэдээж ямар нэгэн шинэ зүйлийн эхлэлүүдийг тавих боловч өөртөө чинь тодорхой хэмжээгээр бусдыг илүү их одоо анхаарсан, бусдыг илүү их одоо өөрөөсөө илүү нэг тавьснараа өөртөө ч эргээд саадууд юм уу, асуудлууд юм уу үүсэх өндөр боломжтойг энэ үеэр анхаараарай гэж зөвлөхөр харагдаж байна. За ямар ч байсан таны ажил карьер дээр шинэ эхлэлүүд бол эхэлнэ. Бас дээрэс нь шинэ хамтралууд бас танд гарч ирэх боломжтойг бас энэ шинэ сар өгж байна. Гол нь таны хүлээж авч байгаа байдал энэ үеэр хитрхи их одоо түлхсэн, өөрийгөө хамгаалсан ийм шийдлүүд үүсэх үү гэдэг дээрээ болгоомжтой хандах шаардлагатай байна. Таны дараагийн орд бол охины орд. За охины ордныхны маань хувьд ирж байгаа энэ шинэ сар болон бууд гариг хоньны ордон дээр. За дээрэс нь өөрөө чин одоо байдлыг харах юм бол ер нь бол таны хувьд энэ шинэ сар бол тэр чигтээ итгэл үнэмшил, урам зориг, өөрөө өөртөө дахин итгэх, өөрийгөө дахин одоо олж авах, өөрийгөө одоо юу гэдэг нь дахин чиглүүлэх, ямар нэгэн байдлаар өөдрөөр асуудал хандах боломжийг өгч. Тэгэхээр таны хувьд бол сэтгэл санаа, бодол санаа, дотоод асуудал төр чинь бол мэдээж бод гариг аялсаар байна. Тэгэхээр бод гариг бол тийшээгээ таныг одоо ямар мэдээллийг өөрлөгөө олж авах уу, ямар нууцуудыг олж мэдэх үү, өөрийнхөө сэтгэл зүйтэй яаж харьцах уу, ажиллах уу гэсэн ийм шийдлүүдтэй холбогдсон. За зарим талаараа таны хувьд ажил карьер дээр ямар нэгэн одоо юу гэдэг юм мөнгөний одоо эрэл хайгуул, санхүүгийн эрэл хайгуул, эсвэл мэдээллийн эрэл хайгуулыг бол үргэлжлүүлэн хийж байгаа. Энэ маань тус нэмрийг танд өгж гин үү гэвэл өгж гин. Харин үүний чинь бас дараагийн нэг том алхам бол энэ шин саранд та ихтгэл үнэмшлээрээ дамжуулан томоохон аялал алхмыг та хийх гэж байна. Тэгэхээр
Энэ шинэ сарнд магадгүй та сургуульд орох, энэ шинэ сарнд магадгүй та аялах, энэ шинэ сарнд магадгүй та бизнесээ эхлүүлэх, эсвэл ямар нэгэн ихтгэл үнэмшлээрээ дамжуулан одоо айцаа даван туулсан алхмыг та хийх өндөр одоо чадамжтай боловч эрч хүч чинь маш их уналттай байна. Тэгэхээр таны хувьд бол эрч хүч маш султай боловч ихтгэл үнэмшил чинь маш өндөр байна. Тэгээд ямар нэгэн зүйл хийж эхлүүлэх гэхлээр өөрийнхөө хувьд эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйн асуудал чинь маш их ингээд өөрийнхөө хоошин татчихна. Тэгэхээр энээсээ болоод та бухимдах, стресстэх, яг одоо хүснээрээ хөдөлгөөн өөрчлөлтийг хийж чадахгүй баснасаа болоод бухимдах, дээрэс нь үүнээс шалтгаалan таны хувьд одоо харилцаан дээр ямар нэгэн бас одоо болон ажлын байран дээр юм уу, эсвэл амьдралын асуудал дээр бухимдсан алхмуудыг хийх, эсвэл нөгөө талаараа одоо эрүүл мэндийн асуудал дээр ямар нэгэн даралт унах, даралт хэсэгч гэдэг юм уу те, ингээд стресс асуудлаас шалтгаасан эрч хүч чинь муудсан, эрч хүчийг сул дорой байхад бас ингээд урам зоригч нь өөрчн төрөд юм хийх гэхлээр танд хангалттай эрч хүч байхгүй байгаа мэдрэмжүүдийг бас их авах өндөр боломжтой. Нөгөө талаараа бас таны хувьд мэдээж одоо өөрийнхөө хувьд та ямар нэгэн ийм дотоод асуудлуудтайгаа ажиллаж байгаа. Дээрээс нь үүнийгээ дагаад одоо урам зориг танд ирэх боломжтой боловч амьдралын одоо хэлбэр асуудлууд юм уу, таны хоол хүнсний асуудал, эсвэл амьдралын хэвшил зүйлүүд чинь энэ үеэр таныг тодорхой хэмжээгээр өөрчлөлт шаардаж, магадгүй та одоо хоол хүнс, амьдралын хэлбэр, цаг нар, эрч хүчээ яаж хуваарлах уу гэдэг дээрээ илүү энэ шин саранд одоо идэвхтэй өөрийгөө хайж эхэлнэ. Магадгүй шин зүйл сурыг, шин зүйлүүдийг сурч нэвтрүүлээ өөрийнхөө ажил амьдралдаа гэж та эхлүүлэх нь байна. За зарим маань энэ үеэр сургууль соёлд орох нь байна. Зарим маань энэ үеэр одоо юу гэдэг урам зоригоороо ихтгэл үнэмшлэрээ ямар нэгэн байдлаар одоо эрч хүчээ олж авахын тулд илүү идэвхтэй бясалгал одоо юу гэдэг сургамж зүйлүүд, мораль, этик зүйлүүдийг сурах, судлах, унших, нийтлэх гэдэг ийм байдлууд чинь илүү идэвхтэй болж байна. За сугар гариг бол одоо мэдээж одоо санчир гаригтай аялж байгаа. Тэгэхээр энэ маань мэдээж харилцаа холбоон дээр чинь бас ингээд баланстай, тогтвортой байдлуудыг нэлээд үүсгэж байгаа. Энэ үе дээр таны хувьд бол мэдээж харилцаан дээр ямархуу одоо шийдлүүдийг үүсгэх үү, хүмүүстэй харилцаагаа ямархуу байлгах уу. За дээрэс нь харилцаан дээрээс суралцах ёстой олон асуудлуудыг та олж харна. Хүмүүстэй яаж харилцах уу? Хамтрагчтайгаа яаж харилцах уу? Хэрвээ та ганц бие бол энэ үеэр гарч иж байгаа хүмүүстэй яаж харилцах уу? Эсвэл цаашид таны амьдралд гарч ирэх одоо партнерууд ямар хүмүүс байх ёстой вэ гэдэг дээр илүү анхаарсан шийдлүүдийг та энэ үеэр бас хийх. Дээрэс нь бас цаашид одоо юу гэдэг шинэ харилцаа холбоо эхэлж байгаа бол энэ харилцаа холбоог цааш нь ямар хөө байдлаар чиглүүлэх үү гэдгийг илүү их төлөвлөсөн байдлаар таны хувьд одоо явагдах нэ. За энэ үеэр бол одоо бусдад туслах, бусдад одоо нөлөөлөх, бусдад одоо хайр халамжийг үзүүлэх, хариу нэхэлгүй хайр халамж үзүүлэхэд маш таатай юм шин сар одоо таны хувьд охины ордныхны маань хувьд гарч байна. За энэ дараагийн орд бол жинлүр. За жинлүрийн ордныхны маань хувьд энэ гарч байгаа шин сар урд нь хараагүй байсан олон зүйлүүдийг танд мэдрүүлнэ. Маш олон шинэ нууцуудыг та энэ үеэр олж мэдснээрээ маш их реакц танд гарна. Магадгүй найз нөхдөд чинь танаас юу нууж исэн бэ? Магадгүй таны хувьд хүрээлэл одоо нийгэмшил, эргэн тойрны хүмүүс чинь тань руу яаж хандж байна вэ? Та өөрөө бас эргээд ямар хуу сэтгэл зүйтэй асуудалд хандж байна вэ? Өөрийнхөө хувьд ирэмээ харилцаа, гэр бүлийн харилцаа гэдэг зүйл хаашаа чиглэх үү, хаашаа ирэх вэ гэдгийг илүү их олж харна. Энэ үеэр одоо өв залгамжлал, өв хөрөнгийн асуудлаас болж стресс бухимдал илүү их үүсэх өндөр боломжтой. Өөрт чинь нуугдчихсэн зан характерын асуудал эргээд илүү их найз нөхд рүү чинь гарах боломжтой. Сэтгэл санаандаа нууж исэн ямар нэгэн нууц, саад одоо юу гэдэг стресс, айдас, бухимдал зүйлүүд чинь энэ үеэр таныг одоо эргэн харах шаардлагатай болгож өгнө. Хүмүүстэй муудалцаж, найзуудтайгаа муудалцаж, эргэн тойрныхонтойгоо стресс үүсгэж ингэж харилцахаас зайлсхий. Болж өгвөл одоо өөрийн хувьд харилцаа холбоо, ажил үүс дээр ямар хуу шийдлүүдийг үүсгэх вэ? Ирээдүйн зорилго тэмүүлэл чинь хаашаа эргэж байна вэ? Хүсэл мөрөөдөл чинь таныг ямар одоо байдлаар ирч хүчтэйгээр өөрийгөө давсан, өөрийнхөө айцыг давсан алхмыг шаардаж байна вэ гэдгийг энэ үеэр та олж харах шаардлагатай. Ягаад гэвэл энэ шин сар маань танд энэ дээрх боломжуудыг олгож байна. Тэгэхээр бол таны хувьд ажилд үүс дээр чи үүсэт байгаа саадууд магадгүй одоо ингээд үр ширийн асуудал, зээлийн асуудал, мөнгөний асуудлууд энэ үеэр гарч иж байгаа бол танд үүнээс шалтгаалсан айгүй олон реакц, стрессүүд үүснэ. Тэр болгоомжтой байх зүйл гэвэл хэрвээ та мөнгөө ах дүүстэй зээлсэн, хэрвээ та мөнгөө
найз нөхдөд зээлсэн бол энээс болоод та гэхдээ айцаас шалтгаалсан реакц, стресс үүсэх өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа бас таны хувьд магадгүй та ингээд ямар нэгэн ажил төрлийн асуудлаас болоод үрзэл тавих шаардлагатай бол банк санхүү нээлттэй боловч танд одоо юу гэдэг тийш очих айдас, стресс гэдэг юм. Эсвэл таны хувьд дараагийн санхүүгийн асуудал дээрээ банктай холбогдсон, бустай холбогдсон үрзэлийн асуудлууд энэ үеэр бас их айдас шин даван тулсан шийдэл рүү таныг оруулж өгөх шаардлагатай харагдаж байна. Эсвэл таны хувьд магадгүй одоо юу гэдэг ажил төрөл төр чинь иргэн тойронд чинь атаа чөтөөтэй явдаг дайсан, саадууд, хүмүүс таныг эргээд айцаа даван туулсан том зоригтой алхмыг зорилго руугаа хийхийг илүү нөлөөсөн ийм бухимдал стресс одоо дотоод anxiety ч хөдөлгсөн том ийм өөрчлөлтүүдийг энэ шин сар танд авчрах нэ. Тэгэхээр бол таны хувьд ер нь бол өөрийнхөө айцтай энэ үеэр ажиллах шаардлагатай, өөрийнхөө одоо дотоод хүнтэй ажиллах шаардлагатай. Ер нь өөрөөс чинь өөр хэн хоошин татаж байна уу гэдгийг олж мэдэх шаардлагатай. Бусдаас ямар нэгэн ховж сонсох одоо боломжтой. Ирэмийн харилцаан дээр ч гэсэндээ үл ойлголцол, стресс, интимэт харилцаа, секси харилцааны асуудал байдаг бол энийгээ та энэ үеэр олж мэдэх бас өндөр боломжийг өгч байна. За жинлүүрийн ордогны манай сугар гариг маань одоогоор ер нь бол маш олон саадуудыг давж байгаа юм байршилд явж байгаа. Тэгэхээр бол жинлүүрүүдийн маань хувьд өөрийнхөө асуудлыг олж хараад өөрийнхөө асуудлуудтай ингээ ажиллаад за үргэлжлүүлэн харилцаа холбоо руугаа дараагийн одоо түвшинд яаж очих вэ? Эсвэл одоо юу гэдэг эрүүл мэнд, ажил үйлс, хоол хүнс, амьдралын одоо саадуудыгаа та энэ үеэр ингээд яг бодиттой олж хараад үүнтэйгээ тэмцэж байгаа юм уу учраас нэг талаараа таны хувьд энэ гарч байгаа шин сар илүү одоо наривчилсан бодит байдлыг харах, хийж байгаа зүйлээ илүү 100% болгоход ч нөлөөсөн юм нууцуудыг олж харахад ч нөлөөлөх ийм шин сар үүсэж. Тэгэхээр бол энэ үеээр бухимдал, стресс, айдас, за айдаснаас шалтгаалсан алхам зүйлүүд бол таныг нэг талаараа одоо айгүй их реакц одоо юу гэдэг хариу үйлдэл үзүүлэхэд чинь нөлөөлж байгаа. Нөлөөлнө. Нөгөө талаараа болохоор эргээд бас энэ нь таныг илүү зоригтой, илүү шийдэмгий, өөрийнхөө дотоод хүндээ итгэсэн, дотоод ертөнц, дотоод одоо мэдрэмж, инстинктэндээ найдсан алхам хийхэд нөлөөлсөн ийм үйл явдлуудыг бол энэ шин сар танд өгнө. Тэгэхээр шин сар маань таныг дараагийн санхүүгийн том боломжийг атгаж авахд нөлөөсөн юм шин сар болгож хөдөлгөж өгнө гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордынхны маань хувьд энэ шин сар ангараг гариг маань хэд хэдэн хүн холбоосуудыг татж байна. Тэгэхээр таны хувьд энэ шин саранд шинэ харилцаа холбоог эхлүүлж болох юм. Энэ шин саранд харилцаа холбоотой одоо гэр бүлтэй хүмүүс маань ямар нэгэн ажлын асуудлаас болж нэлээд их тэмцэлдэх бас асуудал үүсгэнэ. Тэгэхээр бол таны хувьд ямар ч байсан хамтралтай холбогдсон, гэрээ хэлцээртэй холбогдсон ийм асуудлууд тань дээр татагдана. Ерөнхийдөө бол таны хувьд хүмүүстэй хамтарч ирсэн, гэрээ хэлцээртэй ажилдаг, хүмүүстэй нүүр нүрээ харсан, гэрээ контракт хийж байгаа л энэ шин сар бол нэлээд одоо бухимдал стресс авчирсан ийм үйлдэлүүдийг татгаар байна. За нөгөө талаас гэр бүлийн хүн хань ажилтай бол энэ харилцаа холбоо бас нэг талаараа хань ажлын ажил үйлс дээр өөрчлөлт гарснараа таны хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх, үүнтэй нь одоо ойлголцож ажиллах ийм хүндрэл саадуудыг нөгөө талаараа татж байна. Дээрэс нь бас одоо энэ шин сар маань таны хувьд бусдыг таних боломжийг бас олгож байна. Тэгэхээр бол магадгүй таны хувьд хүмүүсийг таних, хүмүүстэй харилцаж ажиллах дээр юу тань тутмаг байсан, юуг эхлүүлэл боломжтой вэ? За ганц биеуд маань бас шинэ харилцаа холбоог эхлүүлж байгаа бол ямар нэгэн байдлаар айцаа даван туулсан юм алхам өөрчлөлтүүд танаас гарч эхэлнэ. Гэхдээ нөгөө хүнийг яг хинбэ гэдгийг таних боломжийг бас өгнө. Энэ шин саранд ямар нэгэн шинэ гэрээ хэлцээр хийх гэж байгаа болж өгвөл одоо хуулийн байгууллага зүйлтэйгээ маш сайн тохирох шаардлагатай юм уу? Хуулийн байгууллага хүрээллээс ямар нэгэн хүнд асуудлууд үүсэх өндөр боломжтой учраас гэрээ контракт хийж ямар нэгэн ажил бизнесийг эхлүүлэх гэж байгаа бол анхаарал болгоомжтой байгаарэ гэж зөвлөхөр харагдаж байна. Ямар ч байсан таны хувьд ямар хүмүүстэй ажиллаж байгаа, ямар хүмүүстэй амьдарч байгаа, ямар хүмүүстэй гэр бүл болсон бэ гэдгээ энэ үеэр илүү их мэдэрч үүнээс одоо шалтгаалсан хүчин зүйлүүд харилцаан дээр ч үүснэ. За орон байрны асуудал дээр юм уу ажил карьер дээр таны хувьд нэлээд юм зөрөгтэй алхмууд шаардагдаж байна.
сэтгэл санаа айгу тавгүй байх ч гэдэг юм уу, эсвэл бусдаас шалтгаалсан тань руу чиглэсэн ямар нэгэн үл ойлгогдсон стресс бохимдлууд бол үүсэхгүй. За таны хувьд болохоор энэ одоо шинэ саранд бол нэлээд хариуцлагатай байж, ажил төрлөө бодож, яг өөрийнхөө хийж байгаа зүйл рүү илүү тууштай одоо уул нь явж гин. Гэтэл харилцаанаас ямар нэгэн зүйлүүд орж ирээд таныг докторгүй болгох гэдэг юм уу? Таны ямар нэгэн зорилгыг чи одоо тодорхой хэмжээгээр эмзэгшүүлэх иймэрхүү асуудлууд бол үүсэхгүй байна. За нөгөө талаас болохоор таны хувьд энэ сарын туршин шинэ саранд маш амбицтай байгаа учраас хөндлөнгөөс ирж байгаа хүмүүс таны амбицийг, таны одоо зориг, төвчээр, этик, одоо ажлын одоо тэр шаардлагыг чинь хүлээн зөвшөөрөх, үл ойлголцохгүй байх, атаажтөө үүсэхгүй байхыг энэ шинэ сар маань өөрөө бас нэг талаараа харуулж байна. Тэгэхээр ямар ч үсэн таны хувьд энэ шинэ саранд бол ямар ч үсэн одоо өөрөө чинь зориг, итгэл үнэмшил, тууштай байдал, асуудлыг олж харж байгаа байдал, хүмүүсийг таньж байгаа байдал бол их тус нэмэртэй. Дээрээс нь та илүү одоо энэ байдлыг олж харснараа илүү өөрийгөө хүчтэй, илүү чадамжтай, илүү их зоригтой алхам хийгээд амжилтанд хүрэх юм байна гэдгийг олж харах бас нэг төрлийн урам зоригийг бас энэ шин сар маань өгөх юм байна гэж бол харагдаж байна. За гэр бүлийн харилцаан дээр анхааралтай байхыг хичээ. Ажил, карьер, гэр бүлийн харилцаа бол хамгийн их одоо стресс үл ойлголцыг татж байгаа учраас гэр бүлийнхаа хүнтэй, за дээрэс нь дарагтайгаа юм уу, ажил олгогчтойгоо харилцаан дээр анхаарахгүй бол тэмцэл, үл ойлголцол, саадууд бол маш идэвхтэй болж байна. За үнийг даван туулах шаардлагатай. За дараагийн орд бол хилэнцээр нэмээд хэлэхэд өөрөө чинь одоо ажил, карьер дээр ганц тус болж байгаа илүү ингээд хаашаага та налах вэ гэж харах юм бол өөрөө чинь бүтээлч байдал, өөрийгөө голохгүй байдал, өөрийнхөө зоригтой өөрийгөө илэрхийлэх байдал чинь л энэ үедэд хамгийн их өөрийгөө авч гарах юм байна гэж бол харагдаж байна. Энэхүү одоо стресстэй үедэд. За энэ дараагийн орд болохоор номын орд. За номын ордынхны маань хувьд энэ шин сар өөрийн чинь эрүүл мэнд, өөрийн чинь сул талууд, өөрийн чинь донтолтууд, өөрийн чинь одоо эрүүл мэнд төр чи ямар асуудал байгаад байна те, одоо ямар асуудлуудыг та энэ үеэр олж харах уу, юугаа эмчлүүлэх үү, юу нь өвдөөд байна, ходоод гэж хоол бол дотор эрэхтэн. Дээрэс нь бас одоо өөрийн чинь хувьд эрүүл сар бол байхад танд ямар асуудлууд байна уу, ямар сул давуу талууд байна уу, амьдралын хэлбэр байна уу, донтолтууд ч юм байна уу, эсвэл таны хит их санаа зовнил байна уу, эсвэл таны ер нь одоо сэтгэл зүйн асуудал хаана юу болоод байна вэ гэдгийг олж хараад үүнтэйгээ илүү их ажиллах боломжийг энэ шин сар өгч байна. Магадгүй одоо юу гэдэг урд нь олж харчаад хөдлөхгүй яваад байсан байж болно. Урд нь харчаад ингээд тойроод ингээд яваад байсан байж болно. Эсвэл таны хувьд эрүүл мэнд дээр шин дайет эхлүүлчихэд хаяад байсан байж болно. Шин амьдралын хэлбэр эхлүүлчихэд орхичоод байсан байж болно. Тэгвэл энэ шин сар бол таныг ингээд бас л айгүй их идэвхтэй болгож байна. Одоо хангалттай одоо юу гэдэг ажилд амьдрал дээр ийм шинжилт хийя, эрүүл мэнд дээр ийм шинжилт хийя. За хоол хүнсэндээ анхааря, жингээ хасаа юм уу, жин нэмьяач гэдэг юм уу. Ингээд яг өөрийнхөө ингээд яг ийм болохгүй байгаа асуудлуудаа олж хараад үүн дээрээ санаа зовноод үүн дээрээ хөдөлгөөн их боломжийг номын ордныхонд илүү идэвхтэй өгч байна. За тэгээд ямар нэгэн гэмтэл бэртэл авч ирсэн бол энийгээ одоо та энэ үеэр одоо юу гэдэг эмчлүүлэх боломжтой байна. За нөгөө талаасаа таны хувьд эрүүл мэндээс шалтгаалсан гадагшаа чиглэсэн аялал идэвхтэй болж болохыг харагдаж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд өөрийнхөө үзэл баримтлал, зарчим, мораль, үзэл зүйлүүдийнхаа төлөө тэмцэж амьдралдаа болоод байгаа өөрийнхөө одоо саадуудыг олж хараад итгэл үнэмшлэр даван туулах боломжийг бас өгч байна. Тэгэхээр хүний хувьд итгэл үнэмшил, мораль, үзэл, амьдралыг харах тэр ертөнц зүйлүүд нь нэг талаараа идэвхтэй болох юм бол одоо идэвхтэй болж байгаа энэ үедэд буюу номын ордныхонд илүү идэвхтэй болж байгаа үедэд энэ үеэр таны хувьд бол болж өгвөл одоо урам зоригтойгоор өөрийнхөө асуудлуудыг олж хараад эрүүл мэнд дээрээ шинэ алхмыг хий, шинэ хоол хүнсийг, шинэ амьдралын хэлбэрийг, цаг нарыг суулгаж өгөх шаардлагатай харагдаж байна. Нөгөө талаараа таны бодол санаанд ийм сөрөг бодлууд аяг их орж ирж байна. Энэ сөрөг бодлыг та ялан дийлэх шаардлагатай, энэ сөрөг бодлыг та эвдэх шаардлагатай. Сөрөг бодлоос гараад өөрийнхөө эрүүл мэнд, ажил төрөл дээр болоод байгаа саадуудыг даван туулах. За дээрэс нь өөрийнхөө итгэсэн зүйлд хэрвээ та ингээд үнэхээр өөрийгөө чиглүүлж чадах юм бол тэр маань таны одоо амьдрал дээр болоод байгаа, ажил дээр болоод байгаа сөрөг бодлуудыг бүгднийг өөрчлөх боломжтой. Тэгэхээр таны хувьд яг юу таныг идэвхтэй болгож байна? Юу таны урам зоригийг, моралыг, итгэлийг татж гин, үүсгэж гин?
Үүнийхээ араас зөрөгтэй явах шаардлагатай боловч зарим тохиолдолд болгоомжлох ёстой зүйл гэвэл ажлын байран дээр хүмүүстэй маш их дайсагналыг үүсгэх, өөртөө чинь өрсөлддөг, өөртөө чинь дургүй хүмүүсийг олж харах, дээрэс нь бас ажил төрлийн асуудлаасаа болоод та стрессэд бухимдаад яваад байгаа бол өөрийгөө дахин чиглүүлж, сөрөг бодлоо даван туулж, өөртөө илүү их цаг хугацааг зарцуулах. Магадгүй юу гэдэг дургүй ажиллаа хийгээл яваад байсан бол энэ шин саранд та нэг өдөр за би болиё энэ ажлыг хаяач гэдэг юм. Эсвэл энэ үеэр юу гэдэг цаг нартай ажиллаж амьдраад хоол хүнс юу гэдэг амьдралын хэмнэл чинь таныг залхаасан. Эсвэл нэг янзаар амьдраад исэн бол за одоо болиё би ерөөсөө өөрийнхөө итгэлээр урам зоригоор өөрийгөө өөрчлөе гэдэг ингээд явах боломжийг хүртэл энэ үеэр танд нумуудад маань энэ шин сар маань өгч байна. За нөгөө талаас ангараг гариг бол мэдээж арслангийн ордонд буюу гал бие махбодтой өөрийн чинь яг эерэг холбоос үүсгдэг ордонд ангараг аялж байна. Тэгэхээр энэ маань таныг маш их дэмжиж туслах өссөн мотивац чинь үүсгэхэд их нөлөөтэй. Гол зүйл гэвэл таны хувьд өдөр тутмын ажил үйлсийн асуудал бол таныг маш их зөрөгтэй байдлаар шийдвэр гаргахад нөлөөлнө. За нөгөө талаас болохоор сугар гариг маань мэдээж таны юу гэдэг дотоод сэтгэл санаа, өөрийгөө таньж ойлгох, өөрийгөө эдгэх боломжтой хэсгүүдэд бол 3 чухал гариг маань аялж байгаа. Тэгээ мэдээж энд бол сугар, санчир, хувь тавилангийн зангилаа. Тэгэхээр бол мэдээж өөрийнхөө дотоод ертөнцийг, дотоод суурийг зөв тогтоох, дотоод мэдрэмжийг сонсох, дотоод тэр сүнслэг оршихуйгаа ойлгож мэдэх, үүнтэйгээ ажиллах, өөртөөгөө илүү зөөлөн хандаж, өөрийгөө ойлгох, өөртөөгөө ажиллах гэдэг энэ зүйлүүд бол таныг нэг талаараа энэ саадуудыг даван туулахад ч юм уу, саадуудыг даван туулж байгаа процессыг бол илүү их эргээр нөлөөлж өгнө. За энэ дараагийн орд бол матрийн орд. За матрийн ордынхны манайд гарч байгаа шин сар харьцангуй зөрөгтэй шийдлийг өгсөн ийм шин сар гарна. Таны хувьд бол илүү өөдрөг харьцангуй бүтээлч шин сар гарна. Яг хөө мэдээж танаас тодорхой хэмжээгээр зориг шаардагдана. Энэ маань таны бүтээлч байдал болон санхүүгийн байдал. За ерөнхийдөө бол таны хувьд энэ шинэ харилцаа энэ шинэ саранд ганц биеуд маань шинэ харилцаа, романтик харилцаа, болзоо интимэт харилцааг идэвхтэй болгоно. Тэгэхээр бол таны хувьд ганц биеуд маань шинэ харилцаа, сексийн харилцаа их идэвхтэй. За гэр бүлтэй матруудын маань хувьд үр хүүхэдтэй холбогдсон асуудлууд дээр таны хувьд хандж байгаа хандлагууд, дээрэс нь тэднэртэй харилцаж байгаа харилцаанаас гадна өөрөө чинь идэвхтэй бодол сэтгэхүй дотоод ертөнц зүйлүүд идэвхэж байна. За нэгт бол үр хүүхэдтэй хүмүүс маань энэ шин саранд болгоомжтой байхгүй бол өөрийнхөө сэтгэл зүйн ямар нэгэн айдас саадуудыг хүүхдүүдтэй та гаргаж байх вэ гэдгийг анзаар. За нөгөө талаас болохоор таны хувьд ганц биеуд маань шин спорт, шин зүйл өөрийгөө сорих боломжийг бас энэ шин сар өгнө. За дээрэс нь гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр ямар нэгэн байдлаар үр хүүхдээсээ болсон зөрчилтэй маргаан үүсхийг өндөр үгүйсэхгүй байгаа учраас үр хүүхдээс шалтгаалсан хэрүүл тэмцэл стрессүүдийг та энэ үеэр олж анхаарах шаардлагатай. Санхүүгийн асуудал дээр бас айцаа даван туулсан өөрийнхөө үн цэнийг өөрчилсөн томоохон юм үйл явдал таны амьдрал дээр хобби, спорт, урлаг соёлоор чинь гарч ирнэ. Тэгэхээр ямар нэгэн зүйлд өөрийгөө сорих юм бол та өөрийгөө ялан дийлэх юм өөрийнхөө голоод байдаг хэсгүүдээ илүү өнгөлж олж харах боломжийг өгнө. Эсвэл ямар нэгэн хүчин зүйл таныг ийм байдал руу түлхэн оруулах нэ энэ шин сарна. За тэгээ нөгөө талаас энэ шин саранд таны хувьд санхүүгийн холбогдлолтой асуудал даван туулах шаардлагатай үе эхэлнэ. Тэр өөрийн чинь хувьд өөртөө байгаа зүйлээ голох, өөрийгөө голох, өөртөө байгаа зүйлээ голох, эсвэл өөрөөсөө ичих гэдэг энэ булчирхайг илүү хөдөлгсөн үйл явдал болж өгнө. За нөгөө талаас өөрийнхөө айцыг даван туулсан ийм зөрөгтэй алхмыг энэ шин саранд хийж бусдад заах, сургах, багшлах, олонний өмнө гарч ямар нэгэн зүйлийг танилцуулах гэсэн ийм зүйлүүд хүртэл болох өндөр боломжтой байна. Ерөнхийдөө бол та өөрийнхөө дотоод хүнийг сонсох, өөрийнхөө инстинктийг сонсох, за дээрэс нь өөрийнхөө ичээд байгаа, санаа зовноод байгаа, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хэсгүүдээ бүгднийг өөрчилж шинээр бүтээх боломжийг ямар нэгэн зүйл таныг тийм зүйл рүү шийдэхэд нөлөөсөн юм хүчин зүйлүүд танд болж эхэлнэ. За нөгөө талаас болохоор таны хувьд энэ үеэр сурч мэдье гэж бодох, сонирхсан зүйлүүдээр ямар нэгэн хоббигоор сургууль соёлд орох, шин зүйлүүдийг эхлүүлэхэд бүрэн боломжтой байна. За бодсон сансан зүйлүүд чинь ингээд удаан боловч биелэлээ олох, за дээр нь хийж байгаа зүйлүүд юм уу
сурж байгаа зүйлүүд чи үр дүнгээ өгөж эхэлнэ. Үүгээрээ дамжуулаад та ямар нэгэн зүйл шинээр эхлүүлэх, зоригтой эхлүүлэх, энэ нь бизнес байж болно, энэ нь таны хобби байж болно, энэ нь таны үр хүүхдтэй холбогдсон боловсрал байж болно. Дээрэс нь бас одоо интимэт харилцаа, секси харилцаатай холбогдсон шинэ хүчин зүйлүүд хүртэл энэ шинэ саранд үүсэх өндөр боломжтой байна. За энэ дараагийн орд бол Бомбей орд. За Бомбей ордынхны маань хувьд ирж байгаа энэ шинэ саранд юу таныг маш их өдөөж өөрчилж одоо юу гэдэг зарим талаараа бухимдуулах вэ? За Бомбейдын маань хувьд энэ ирж байгаа шинэ сар орон байр, үл хөдлөх хөрөн, газар зүйн байршил, эсвэл одоо өөрөө чинь гэр бүл эцэг эхтэй холбогдсон байдал дээр нөлөөлж байна. Тэгэхээр бол Бомбейдын маань хувьд энэ үеэр гэр бүлийн амьдрал шинэ ямар нэгэн зүйлийн суурийг тавих өндөр боломжтой болно. Харилцаа холбоо юм уу хин нэгэн хүнээс ямар нэгэн стресс бухимдал гэр бүлийн хүмүүстэй холбогдсон байдлууд үүсэх бүрэн боломжтой. Бомбей ордынхны маань хувьд энэ шинэ саранд шинэ зүйл худалдаж авах, шинэ зүйл байршлаа солих, нүүх суух гэсэн хүчин зүйлүүд өрнөх боловч гэрээ контракт хийж байгаа хүмүүстэйгээ харилцаан дээр анхаарахгүй бол үл ойлголцол, тэмцэл, стрессүүд үүсэх боломжтой байна. За дээрээс нь ямар нэгэн сонголт гэр бүлийн амьдрал, дотоод уур амьсгал, гэр орноо тогтчуулах ч байт юм уу, худалдаж авах, зарах, борлуулах энтергээд олон ийм зүйлүүд дээр хамтрагч юм уу нөхөр юм уу эхнэрээс чинь стресс бухимдал саадууд үүсэхгүй байна. Тэгэхээр бол одоо ямар нэгэн гэр бүлийн орон байрны асуудлаас болоод гэрийнхэнтэйгээ нөхөртөөгөө эхнэртэйгээ маш их хэрүүл тэмцэл стресс үүсэхгүй байна. Тэгэхээр үүн дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Гарч байгаа шинэ сар маань таныг ямар нэгэн зүйлийн суурийг тавих, одоо орон байр, газар, эсвэл лагерын одоо байшин, эсвэл лагер, газар, эсвэл шинэ байр орон сууц барих эхлүүлэх гэсэн ийм зүйлүүдийг үүсэх боловч бусдаас ямар нэгэн уур бухимдал, стресс, тэмцэл үүнтэй холбогдсон ирэх. За үүнийгээ та даван туулах юм саад челленжүүд танд энэ одоо шинэ саранд үүсэх нэ. За дээрээс нь санхүүгийн асуудал дээр таны хувьд мэдээж болгоомжтой хандахгүй бол хэмжээний мөнгө төгрөг гарах одоо байдлууд бол үүсэхгүй байна. Бусд руу илүү чиглэсэн хэмжээний мөнгө төгрөг санхүүгийн байдал гарахаас үүсэхгүй байна. Маш их тооцооллыг зөв гаргах шаардлагатай. Мөнгө санхүүгийн байдал дээр таны хувьд анхаарал болгоомж зөв тооцоолол хэрэгцээтэй байхаас гадна таны хувьд мөнгө төгрөгөө санхүүгийн асуудал дээр шийдэл гаргахын тулд маш их ярилцах шаардлагатай, ярих шаардлагатай, ойлголцох шаардлагатай үе. Хэрвээ одоо ямар нэгэн хэрүүл тэмцэл, стресс бусдаас ирэх юм бол та маш сайн ярьж ойлгуулах юм бол энэхүү одоо стресс зүйлүүдээс бас өөрийгөө холдуулах өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа ямар нэгэн одоо гэр бүлийн амьдралд үүсэж байгаа зүйлүүд дээр юм уу гэр бүлийн асуудал дээр үл ойлголцлууд их идэвхтэй байгаа учраас гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа анхаарах ёстой сар бол буюу шинэ саранд гэр бүлийнхэн одоо амьдралыг харилцааг хүмүүжлийг юм уу дотоод асуудлуудыг илүү их анхаарах ёстой одоо шинэ сар энэ үеэр гарч байна. Хамгийн сүүлийн орд буюу загасны орд. За загасны ордынхны маань хувьд энэ гарч байгаа шинэ сар таныг нэлээд юм бодол санааны хувьд их баялаг, шинэ идей санаа боловсруулах юм боломжийг олгоно. За таны хувьд энэ шинэ саранд өөрийнхөө бодсон зүйлийг ажил хэрэг болгоё, амьдралынхаа саадуудыг даван туулъя гэж зүтгэхэд маш сайн шинэ сар гарч байна. Ер нь бол загасны ордынхны маань хувьд энэ одоо хүнд шинэ сар бол хамгийн эргээр нөлөөлөх одоо ордын нэг бол одоо загас байна гэж бол харагдаж байна. Яагаад тэгэхээр загасны ордынхны маань хувьд амьдралынхаа яг одоо асуудлуудтайгаа нүүр тулаад өөрт чинь байгаа болохгүй байгаа асуудал, ажил дээр чинь болохгүй байгаа асуудал, амьдрал дээр чинь болохгүй байгаа асуудлуудыг маш сайн даван туулах эрч хүчийг ангараг гараг өгж байгаа. Тийм болохоор ажил чинь их хурдцтай явагдана. Шийдэж чадахгүй байсан олон асуудлуудаа та шийдээд ирнэ. Хүмүүстэй тэмцэлдэх, өрсөлдөх, дээрэс нь ажлын байран дээр ялан дийлэх юм уу? Өөрийнхөө одоо эргэн тойронд болж байгаа асуудлыг ялан дийлэх боломжийг ангараг гараг танд маш их өгж байгаас гадна гарч байгаа шинэ сар таныг шинээр баялаг сэтгэж ажил бизнес дээрээ шинэ зүйлийг эхлүүлэх. За үүнд чинь шаардагдах ёстой ямар тэмцэл, ямар стресс, ямар асуудлууд байна уу? Энэ болгоныг чинь ангараг гараг тэмцэхэд маш их нөлөөлөл өгж эхлүүлнэ. За нөгөө талаас болохоор санчир гарыг бол таны хувьд өөрийгөө бүтээж, өөрийгөө бий болгож, өөрийгөө хинбэ гэдгээ одоо яг таниулаад ингээд маш их мотивац, маш их одоо суйртай зөв одоо юу гэдэг байдлыг үүсгэж байгаа энэ үе дээр таны хувьд ажил үүс чинь
илүү хурдсаж, бодол санаа чи илүү их идэвхжиж, асуудлыг даван туулах эрч хүч, урам зориг, бие физиологийн болон сэтгэл зүйн эрч хүч бүгд танд одоо энэ шин саранд бол өгөх нэ. Тэгэхээр энэ шин саранд шинэ бизнес эхлүүлэх, энэ шин саранд ажлаа амжуулах, энэ шин саранд эрүүл мэндэд анхаарах, энэ шин саранд бусдад тэмцэж ялан дийлэх гэдэг бүхий л одоо талууд чинь маш эргээр идэвхтэй болж өгж байна. Тэгэхээр энэ шин саранд таны хувьд бол хамгийн одоо productive буюу бүтээмж чинь нэмэгдсэн юм таатай шин сар танд ирж байна.